Bagar, Ulamator Amazons. Хоёрдугаар нэг багийн холбоонд тогтогч Хамбаатрын Инхлэн. Хоёрдугаар 25 багийн хамгаалалт тогтогч Багуун Норвын Эрдэнэт. Хоёрдугаар 3 багийн төвийн тогтогч Шүлжүүн намдын Бямбжоо. Хоёрдугаар 12 багийн төвийн тогтогч Нямдоршин Эрдэнэмаа. Хоёрдугаар 6 багийн хамгаалалт тогтогч Шимэцрийн Уртнасан. Хоёрдугаар 7 багийн хамгаалалт тогтогч Сэнджийн Бодорсцэг. Хоёрдугаар 32 багийн хамгаалалт тогтогч Amari Robinson. Улаанбаатар Амазонсогийн гарааны таван тогтогчид танилцуулъя. Хоёрдугаар 16 багийн хамгаалалт тогтогч Батсажин Бодрэрдэн. Хоёрдугаар 14 багийн төвийн тогтогч Баатрин Бодрэрдэн. Хоёрдугаар 11 багийн холбоонд тогтогч Kelly Tron. Хоёрдугаар 13 багийн тоглолтын тогтогч Олбатрин Холон. Хоёрдугаар 5 багийн тоглолтын тогтогч Батэрдний Ариун Цэцэг. Улаанбаатар Амазонсогийн ерөнхий дасгалжуулагч Хайр Гарсия. Өнөөдрийн тоглолтын толбан эзэн багаар Арот. Хоёрдугаар 5 багийн төвийн тогтогч Үлзий жаргалтын Баяр Чимэг. Хоёрдугаар 8 багийн хамгаалалт тогтогч Тэрэндэ Жамсын Ануучин. Хоёрдугаар 12 багийн төвийн тогтогч Сэрэн Дондгийн Саран Цэцэг. Хоёрдугаар 13 багийн хамгаалалт тогтогч Төгсатын Содон. Хоёрдугаар 11 багийн хамгаалалт тогтогч Батсүхийн Холон. Хоёрдугаар 6 багийн холбоо тогтогч Мөнхбатын Сэргэлэм. Хоёрдугаар 4 багийн төвийн тогтогч Bright Kennedy. Артвагийн гарааны таван тогтогчид танилцуулъя. Хоёрдугаар 19 багийн холбоонд тогтогч Баярхүүгийн Мамиг. Хоёрдугаар 15 багийн холбоонд тогтогч Ондромагийн Соццэг. Хоёрдугаар 30 багийн холбоонд тогтогч Жаколин Кармен. Хоёрдугаар 3 багийн холбоонд тогтогч Батөгтхийн Өнөр Заяа. Хоёрдугаар 10 багийн холбоонд тогтогч Немочрын Тунгалаг. Артвагийн ерөнхий дасгалжуулагч Аднан Надаревич. Хоёрын тоглолтыг талбайд шүүн явуулахаар Монголын Цэцэмгийн холбооны шүүгч Баян-Баярын Даваа Мигмар. Монголын Цэцэмгийн холбооны шүүгч Должинживийн Болгон Тамир. Талбай ахлах шүүгчээр Монголын Цэцэмгийн холбооны шүүгч Батсайхны Мигмар сүрэн наражлахад бэлэн боллоо. Иргэн үзэгч та бүхэн суулнасаа босож Монгол улсын төрийн дулааг хүндэтгэн хүлээн авна.
Орон төргийн эрхэм хүндэтгэгчтэй PSN 3 сувгаар Монголын саксон хөдөлгөөний холбооны үндэсний дээдлийг эмэгтэй финалийн цуврал 2 дахь тоглолтыг шууд хүлээн авч үзэхэд бэлэн боллоо. 10 дахь гарааны 5 өнөр заяа тунгалаг номин Jacqueline Carmen тэргүүтээ 5 тоглогчийг Nadarevich дасгалжуулагч гаргаж ирэхээр бэлдсэн байгаа харагдаж байна. За сая нөгөө талын бүрэлдэхүүнийг харах Kelly Chong улаан хариун цэцгээл нөгөө хэд гараанд тийм үндсэн тав тус харагдаж байсан. Энэ бол хоёр тоглолт эхний тоглолт 74-90 харьцаатайгаар өндөрсөн. За тооны харьцааг харах юм бол бас 10 гаруй онооны зүрхтэй хожигдсон ч гэсэн 90 тоглолтын агуулга 10 ихтэйчгүй тоглолт үзүүлсэн гэж бас харж байгаа. За тэгээд өнөөдрийн тоглолтоос бид нэр яг юу хүлээх вэ гэх юм бол хамгийн ихний хүлээлт мэдээж ойлгомжтой. Цувралыг нэг болгон 10 баг тэмцүүлж чадах уугүй юу гэдгийг харна. Нөгөө талд бол мэдээж улирлын туршид өнгөрсөн баг бүтэн 365 хоног нэг жилийн туршид хожигдол гэдгийг мартчихсан шахуу явж байгаа Улаанбаатар Амазонсынхан ялтын цувралаа өгүүлж чадах уугүй юу гэдэг асуултын хариултыг бид энэ 40 минутын туршид хайх болно. За бидэнд яг одоо 10 дахь тоглолтыг харуулж байна. Шинэхэн өмсгөлтөөгөө ахин нэг удаа гарч ирж байна. Эндээс онцлог нэг тоглогч байгаа нь 19 дугаартай Номинг онцолмоор байна. За Номингийн энэ яг энэ хоёр гарын боолтыг та бүхэн харж байгаа бах. Зүүн гарынхан тэр чигчийн хурууныхан савхын яс нь бол цуурцсан гэсэн ийм онцтой байгаа юм байлээ. Тэгээ ядам хуруутайг нь нийлүүлээд одоо чиг бариад бооцсон. Баруун талынх нь эрхийн хурууныга хойшоогоо ингэ дарагдаад шөрөмсөн сунцсан гэд маш хэцүү нөхцөл байдалтайгаар өмнөх цуврал болон энэ аваргын цуврал дээр оролцож байгаа гэсэн мэдээллийг авсан. За мөн масктай бас тоглож байгаа. Тэгэхээр тэр нь одоо хэрвээ саруул тоглож чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Бүтэн бүрэн боломжоор тоглож чадахгүй байна л гэдгийг илэрхийлэл баг. За ингээд тоглолтонд орцгоё. Эхний тоглолтыг Улаанбаатар Амазонс хийгэр болсон. Баатрин Болор Эрдэнэ. Монлоотрын хулан. Баруун дайраад явсан алхам тийгээд оглохоо оногтой болсон. Тоглолтын нээлтийн оноо эхний тоглолтод 35 оноо авсан. Хулан оногтой болж чадлаа. Эмэгтэй плей-офф улирлын тоглолтуудын түүхэнд 2022-оос 23 оноос эхэлж хөтлж эхэлсэн цагаас хойш авч үзэх юм бол за Карн 3 оноо авлаа. Тэр цагаас хойш авч үзэх юм бол хулан тэр 35 оноо авсан нь бол 9 дэрэмблэгдэхүй ийм амжилт бол болсон. Хамгийн их нь 39 оног ариун цэцэг өнгөрсөн жилийн плей-офф дээр авсан гэсэн зүйлт байгаа. Өнөөдөр магадгүй энэ статистик ахиад шинжилгэхийг үгүйсэхгүй. Kelly Chong бөмбөгийг тасцсан. 3 онооны шийдэлтэнд дали явсан. За Kelly Chong-ийн хувьд бол өнгөрсөн тоглолтод тийм их олон оноог бол аваагүй, олон минут ширэн тоглоогүй. Монлоотрын улан Carmen эсрэг тулж байгаа маань. Kelly Chong довтлоонд бага секунд үлдсэндээ хөөргсөн довтлоо оновчгүй болсон. Хамгаалтын самрыг тунгалаг авсан. Тэгээд тоглолтын өмнө бас бодоод харж илаа. 10 багийн энэ тоглогчдоос харах юм бол өнгөрсөн улирал лигт яг нэг тодорхой олон минут тоглодгүй байсан олон тоглогчид сэлгэнийх нь бүрэлдэхүүнд байгаа. Драфтаар орж ирсэн тоглогчдыг ч давхар нэрлэж болно. Дээрээс нь хоёр шинэ импорт тоглогч ингээд аваад үзэх юм тэрний 50% нь 10 багийн бүрэлдэхүүнд анх удаага тэр дундаа бас анхны удаага плей-офф төдийгүй энэ финал тоглож байгаа энэ тоглогчид байна. Нөгөө тал Амазонсыг авч үзвэл хэдийн авраг аваад үзсэн 3 удаага финалд гарч ирсэн олон тоглогчид байна. Арын албаных ингээд маш доктортой амжилтыг үзүүлдэг. Тэгээд одоо энэ талбай дээр байгаа 5 тоглогчийн 3-ыг нь харъя л та. Монголын ер нь MVP тоглогчид байна шүү дээ. Ариун цэцэг, хулан, Болор Эрдэнэ. Яг хулан бол улирлын MVP аваагүй. Тэгээд финалийн MVP. Ингээд аваад үзэх юм бол бас л үнэхээр Амазонсын энэ хүчрэг байдлыг л дахин нэг хэлэх шаардлагатай санагдаж байна. Зөржөөрөө цацсан 7 оногч болсон. За өөрөө аваад явсан бөмбөг таслагдсан. Соццэг өнөр зайгийн хувьд бол өнгөрсөн тоглолтод 31 оноо авч бас гайхалтай тоглолтоо үзүүлсэн. Хувийн дээд амжилттайгаар зэрэгцсэн гэсэн үзүүлэлт харагдж исэн. Талбай дээр бүгд үлдэж чадсан шүү. Тунгалаг дамжуулт соццэг шахаад явсан. Батхон дээр алдаа байхгүй цэвэрхэн хамгаалт болсон гэж үзлээ. Kelly за дамжуултыг Баатрин Болор Эрдэнэд өгсөн самардаад 2 оноог авлаа багийн 4 дахь оноо. Өмнөх тоглолтоос эхлээд Франк Гарсиа дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлтийг хийгээд байгаа шүү дээ. Тэр их юм бэ гэх юм бол Kelly Chong ариун цэцэг Болор Эрдэнэ хулан гээ гараад ирэхээр бас л ялгаа авахгүй өндөр болчиход байгаа. Уг нь бол Амари Робинсонтой удирдлагын ихний тоглолтуудыг эхлүүлдэг байлаа. Дамжуулт гоё. Будагтай адилба хагас тойрог руу маш амархан л бөмбөгийг ойртуулж чадаад байна. Jacqueline Carmen довтлоонд Донны шийдэл оногтой болсон. За Carmen энэ тоглолтод сайн тоглолтыг үзвэл Bright сайн тоглосон ч гэсэн Carmen-ийн оноо авалт ирэхгүй бол ер нь хожих хэцүү.
Carmen сайн тоглоод Bright-ийн одоо самрын тоглолт ирэхгүй бол хэцүү. Тэгэхээр энэ хоёр тоглолт чи хэрхэн ээлжилж ашигтай ашиглах вэ гэдэг маш сонирхолтой. Надад юу дасгалжуулагч бол саяны 2-3 хоногт бол маш их тэр талаар бол бодсон баг. Тэгэхээр Jacqueline Carmen-тай уулзаж ярилцаад тоглолтын өмнө ч гэсэн асууж байхад үнэхээр тайван байдалтай байгаа нь бол харагдаж илээ. Carmen яаж тоглохоос яг чиний хэлсэнчлэн 10-ын тоглолт ихээхэн хамаарна зүгээр хожил их юм бол Carmen зайлшгүй 20-с дээш оноо авах шаардлагатай. Ямар гоё дамжуулт вэ? Тунгалгийн дамжуултыг 8-2 оноо болгон төгсгсөн. 7-6. Jacqueline Carmen өмнөх тоглолтын дээр сайн тоглоогүй оноо тэр 4-р хүртэл авч чадаагүй илүү дээ. Гисэн хэдий ч гэсэн. За өөрийнхөө тоглолтод сэтгэл дундуур байсан ч сэтгэл зүгээ маш доктортой байлгаад өнөөдрийн тоглолтын дээр ингэж бас орж ирж чадж байгаа нь бол сайн хэрэг шилдэг тамирчны илэрхийлэл баг. Түүний дамжуултыг хэмжиж байна. Kelly Chong торгуулаа шилдэг үстгэнэ. Шууд амжилтын Platinum event итгэгч Тассанда Бухан Bank. Kelly Chong торгуул оновчтой 7-д тэнцүүлсэн. Донлватрын хулан өмнөх тоглолтын дээр 35-аар авахдаа 7 холон шидэлтийг оновчтой болгосон. Kelly Chong-ы тоглолт тийм сайн болоогүй шүү дээ. Гэхдээ бас нэг талаас нь энэ царайных нь хувирал стресстгүй, нервтгүй байдлаас нь харахад бид нар яг үндсэн бүр хамгийн шилдэг тоглолтыг нь хараагүй ч байгаа юм шиг санагцсаар л байгаа. Түүнийг одоо хизээ нэг галзуурах бол те бүр онцгойрох бол гэдгийг бол хүлээсээр байгаа. Маш амархан хэлбэрхэн зөвөргөл тоглолтыг үзүүлсэн хэвээр байгаа. Carmen бөм ирсэн зүүн дээрээ явсан дотлоо оновч болсон. Kelly Оршан Латрын хулан 3 онооны шийдэлт нь оновч хөө. Бөмбөг шүү тажигаар гарч байгаа юм байна. За ямар тач тоглолтын эхлэлийг бол нэг тийм тэнцүүхэн тавьж чадлаа 10-ын үед. Одоо харин Bright Kennedy орж ир яг тэр тоглолтын хэмнэлийг хадгалж чадах одоо зайлшгүй шаардлагатай. Зөвхөн Bright гэлтгүүгээр сэлгээний бүрэлдэхүүн шүү дээ. Сэлгээний бүрэлдэхүүн илүү зузаан баг нь мэдээж Amazons. Хурдан автлаа ямар гоё ихлүүлвэ. Маш хэлбэрхэн нэмд хүрээд ирлээ. Ариун цэцэг 2 тооламжийг үүсгэсэн. Илүүр гэж байна. 4 тоноо авсан магийн 10 тоноо. Зя заслан аваад явах нь дээ. Өнөр зя. Цаана тоглох гарч ирээд бөмбөг авсан. Хамгаалагчаа сольж чадсангүй буцаад хурдгээд явсан Kelly Chong-ы яг хөдөлгөөнийх нь эсрэг зөрөөд алдаа авчлаа гэж хэлж болох хаа. Шууд амжилтын Platinum event итгэгч спортыг дэмжигч тойдог аль байсан дилер Top Motors ажиллаж байна. Хажуугаас 10-ын бөмбөг Өмнөх тоглолтоос Amazons-оос анзаарсан зүйл гэх юм бол Amazons гэхэд Fran Garcia дасгалжуулагч гэхэд их цөөхөн тоглогчийг талбай дээр ашигласан шүү. Одоо бид нэр Эрдмаа инглэн тэр залуу тоглогчдыг ер нь огцонч хараагүй. Өмнө өдрийн тоглолтууд дээр бас ойрхон байсан ч зарим тохиол гаргаж ирж үздэг байлаа. Ариун цэцэг дээр алдаа гарсан, цоц цэцгийн алдаа болжээ. Хэлвчтэй алдаа гаргасан бол ариун цэцэг ууртаа харагдаад өглөө шүү. Хан шидэлтийг нариун цэцгийн аль баг 2-2 алдаатай тоглолтыг эхлүүлж байна. За ариун цэцгийн зүүн хөлөнд бас бэртэлтэй л тоглоод байгаа. Ямар ч нэг тоолж болохоор л хэмжээний байгаа гэсэн үг. Гэхдээ бас ер нь яг улирлын төгсгөл хэсэгт яг зовиургүй ч юм уу те яг бүрэн бүтэн эв эргүүл тоглогч байна гэдэг бас нэг талаар хэцүү л дээ тий. Ямар нэгэн байдлаар нэг ямар нэг зөвөртэй зөвөр бол байж байгаа. Нурууны чинь булчингийн ч юм уу тий. Нэг тоглогчд бол одоо бэлтгэлийг яаж хийж байгаа вэ лээ. Тоглолтууд ямар хуу одоо контакттэй ширүүн уур амьсгал тоглож байгаа вэ лээ. Тэгээд энэ хүч авсан тоглолтуудын хамгийн сүүлийн цурал гэхээр энэ хоёр багийн хувьд бол тоглогчд маш их төвчээр зааш тоглож байгаа хаа илүү алхам тоглож бөмбөг хураалгалаа. Эргэлцээ. За өмнөх тэр тоглолтын довтлооны хэв нь баг 26% байсан санагдаж шүү тоглохын хувьд. Тэгэхээр өнөөдөр довтлоонуудаас яаж хийх юм бол та сонирхолтой байна. Ямар ч тоглолтын эхлэлт бас өнгөрсөн тоглолчгүй эхлүүлэхгүй байна те төвдөлийг их довтлсонгүй. Тэгж байна. Өөрөө ч гэсэн тоглолтын дээр арын албаныхан дасгалжуулагчдын баг анализ дүгнэлтийг хийгээд ингэл дээр юм байна. Ингэл илүү боломжтой юм гэдэг талаар бол хангалттай ярилцаж зөвлөж гаргаж ирсэн ба. Өнөр заяа. Маш ичгэн зайгаар өөртөө боломжийг үүсгээд салгад арай явчлаа. 2 оноо багийнх нь 9 дэх хувийнх нь анхны 2 оноо.
За анааш явсан бөмбөг дундаа болсон юм байна. Зян түрүүний довтлохог бид хүн харуулад өнгөрлөө 4 өсөлбрийг өнөр зэя дуудсан. За өнөр зэя бол бас яг довтлохооны оролдлого бол бага байна. Гэхдээ мэдээж тоглолтын турш юм байхгүй. Тоглолтын эхлэлд бол аль болох олон тоглогчийг хамарсан довтлохоонуудыг хийж байгаа. Заслан дуудсан содцгээс содцгийг бол 94 номерын байрлалыг голчлон ашиглаад байгаа шүү дээ. Жаклин Кармен 3 онооны шийдэлд оновчтой болсон. Хулангийн игцөөдөө шийдчихлээ. 12-12. Хувийнх нь 8 дахь оноо 2 удаа холын шийдэлтийг унгаалаа. Өндөр төвшний ур чадвартай тоглогч гэдгийг харуулж өөрийгөө маш хувцалж бэлдэж гарч ирсэн гэдгийг харуулж байна. Нөгөө талд ариун цэцэг хийдэг юм а хийлээ. 2 оног авсан 2 онооны тэргүүл Амазонст байгаа. Тонлог зүүн дээрээ явсан гэдэг Чоны хамгаалт сайн болсон. 2 эсрэг дөрүүлээ гарч ирсэн. Найдвартай оноо болох хэрэгтэй дээ. Дамжуулт Матрин болор эрдэнэ довтлохоо оновчгүй болсон. За саяны довтлохооч тааруул боллоо Амазонсоос. Урдан довтлогоо дамжуулалт тунгалгаас хитрхи ойлгомжтой өгөөд суулган дамжуулалт болж таарлаа. Амазонсын харин урдан довтлогоог утгаар нь харуулга өгсөн. Төгсгөл байдгүй. За Аравтаас тунгалаг бол сууяа гэж цааш үгчтэй илсэн энд илүү алхамд болсноо. Тийм ээ. Хоёр багийн тоглогчид аль нь алдаа гаргаж болохгүй дээ гэсэн нэг бодолтойгоор тий маш нихуур бөмбөг болгон дээр довтлогоо болгон дээр ажиллах га тэрэндээ жоохон төрчж дараагийн үйлээ бодоод алдаад байгаа юм болоо да гэсэн зүйл ажиглагдаад байна. Зайнад содцэг Каман 2 сууж байгаа юм байна. За тунгалагыг бол яавахтай суулгасан гэж тунгалаг бол түрүүн сууяа л гэсэн бие илэмжийг дасгалжуулагч руу авч солон болон Bright Kennedy нар талбай дээр орж ирсэн. Өмнөх тоглолтоос арай өөр дүр зурагтай эхэлж байгаа нь бол онооны харьцаа 12-12 байлаа шүү дээ. Өмнө нь бол 10 тик гэж эхэлж ирсэн эхний тоглолтод. 10-ийн 10 оноо дараалж алдаж байлаа. Ариун цэцэг 3-аас 11 дахь оноо. Харин хоёр дахь тоглолтын дээр яг эхний тоглолтын ариун цэцгийг бид нар харж шүү эхлэл хэсэгт. Багийн 17 онооны 11-ийг нь ганцаар авсан байна. Өнөр зэя шатаад өгсөн хөөцөн довтлохоо оновчгүй. Бүгний төлөв тэмцэл холон дээр бөмбөг ирсэн алдаа гаргасан юм байна. За илүү алхам туу. Тэгчих шиг байна. Сая холон бөмбөгөө залалгүйгээр эхлээд шууд явчих шиг боллоо доо харъя. За тийм байна. Маргаан багт юм байна. Шууд амжилтын гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж авах нь юнитэд ажиллаж байгаа үзэгчтэй. Өнөр зэя болор эдний өдөөс өөрт маш том зай гарлаа. Ганцхан контактн дээр зай үүссэн хулан самбарт байна. Кейли Чон тунгалгийн алдаа боллоо. Багийн 3 талдаа. Хажуу шугамнаас Улаанбаатар Амазонс бөмбөгийг тоглолтод оролцуулна. Кейли тунгалгийн эсрэг за дамжуултыг ариун цэцэд өгсөн. Дундын зай шийдэлт нь оновчгүй Bright Kennedy Самбраас бөмбөгийг авсан. За өнөр зэйгийн довтлогоо ер нь одоо ойрч байгаа шүү. Өнөр зэй болон Kennedy нараас довтлогоо ирэх өндөр магадaltaй. Өнөр зэй цаавд явсан алдаа гарсан. Хоёр баг ер нь ингэж их алдаа гаргаж байгаа нь тоглолтын төгсгөл рүү бас их юм шийдэж болно шүү. Ялангуяа одоо номгийн хувьд бол иймэрхүү алдааг ер нь яг артын талаас харах юм бол баг гарамаар байна. Яг тэгвэл номин шиг тоглолтын арга барилтай яг номингийн байрал дээр тоглодог Монгол тоглогч бол харамстай. Тим олон биш. Ер нь бол хэцүү байгаа. Тийм яг нэмс болцоо гэх юм бол талбайд хүч дутна шүү дээ. За тийм хайш үгэл дуурсан. Энэ удаад Амазонс алдаа гаргасан юм байна. Болор эднийг заслан хөдөлчлөө л гэж хэлж байгаа юм байна. Аль талаас ер нь алдаа гаргаад хураалгаад байна. За өнгөрсөн тоглолтыг харах юм бол ер нь Амазонсоос урт насан болор цэцэг 2 сэлгээний Робинсон 3 сэлгээнээс Соломиотыг өнгөрүүлэх бах. Дооны шийдэл нь оновчгүй. За ер нь 8 тоглогчийг ашиглах болов даа гэж бодож байна. Баатрин болор эрдэнэ хамгаалагч харлаа довтлохоо оновчгүй. За тэгээ хамгаалалт оновчтой болчлоо шүү. Хамгийн алдаа байсангүй гэж үзлээ. Солон суларсан 3-аа шийдсэн өмнөх тоглолтын дээр нэг удаа солонго шийдэлтийг оновчтой болгож байлаа. Сая 2 тоглогчийн өвдөг мөнгөлч шүү яа. За нэлээд зөөр дарагч шүү.
Хоёр баруун өвдгөн юм байна. Тэгээд шидэлтийн үеийн алдаа гэж үзээд 3 торгуулийн шидэлтийг солон шийдэхэр болчихжээ. За алдааны байдлыг харах юм бол ариун цэцгээс бусд нь бүгд нэг алдаатай байгаа юм байна. Талбай дээр байгаа тоглогчид. За нөгөө талаас гэвэл тунгалан 2 алдаатай, номин 1 алдаатай. Тоглолтоо үргэлжлүүлж байна. Эхний торгуулийн шидэлт солон оновчтой. Зурлын эхний тоглолтын дээр Amazon-сын удаатай талбайн тоглогчид алдааны асуудалд бас орж эхлүүлсэн шүү. За хэсэг идэж түүнийг наавтынхан харин хангалттай сайн ашиглаж чадлагүйгээр сэргээрээ Франгарсиа дасгалжуулагч тэр нөхцөл байдлыг маш гоё хяналтандаа байлгаж минутын хуваарлтыг зөв хийж чадсанаар эхний тоглолтоо уулан авсан. Шидэлт номертой болсон. За 3 шидэлтийг 2-ыг нь унгаалаа. Солонгын хувьд бас залуу тоглогчид одоо финал тоглоо үзэж чинь гэдэг чинь энэ тоглогчид маш том туршлага болж байгаа. Довтлогоо нартай болсон Матрин Болор Эрдэнэ 2-1 авсан. Багийн 19 тоноо. Болор Эрдэнэ бол энэ өөрийнх нь хамгийн сүүлийн удирлаа гэдгийг галдан бусаар зарлцсан. Гэхдээ баг замналынх нь хамгийн сайн үлрэлч юм шиг л ийм л нөхцөл байдалтайгаар үргэлжилж байгаа шүү дээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр он жил яваад олон өдрөл тоглохын хэрээр улам чанартай, найдвартай, ухаалаг тоглолтыг үзүүлж байгаа тоглогч бол яа харахгүй л дээ. Энэ үлрэлийн Болор Эрдэнэ. Келли. За гоё өгцөндөө довтлогоо оновчтой болсон 2-1. Матрин Болор Эрдэнэ авсан эрхийн ургаагаа золзуулж байна. Ингэж олзуулахаас ч өөр яах вэ? Ийм гоё дамжуултуудыг өгөөд сайн холбогчтой тоглохын давуу тал ийм шилдэг төвийн тоглогчид яг усандаа байгаа загас шиг тоглож шүү дээ. Right. Тэсгэл байдгүй. За Брайт бол бас довтлооны үйлдэлээ хийсэн ч гэсэн одоогоор төдийлөн болж өгөхгүй байна. Уг нь бол бас маш их боломжийн довтлоо хийсэн юм байна. Нүнэр шуунаас нэг сүүлбэрийг өнөр заяа дооцсон. Энэ бас хажуугийн шугам нүрийн шугамнаас гарч байгаа хөлбөрүүд бас чухал шүү. Сул оноо авах боломж үүсэх ийм нөхцөл байдлууд бас гарч ирнэ. Bright тооны шийдэлт оноочтой болсон. Bright Kennedy. Багтаа 2 оноо нэмэрлээ. 16-21 5 онооны зэрэгтэй тоглолт. Kelly. За Kelly Chonner бөмбөг ирсэн 3 онооны шийдэлт нь оноч хөө 2 дахь боломжийг Болор Эрдэнэ үүсгэж чадсан. Өөрт нь боломж гарсан. Өөрөө шидээчгээд хэлхийг сонссонгуудаа шийдсэн. Хулангийн зөвлөгөө оновчтой байлаа шүү. 3 оноо 24-16 8 оны зөрүүтэйгээр эхний үеийг Улаанбаатар Амазонсог тэргүүлэн дуусгаж чадлаа. 2 минутын завсарлагын дараагаар иргэд болцъя. Тоглолтын эхний үе дуусахад 3.6 секундын хугацаа үлдсэн байна. 10 баг бөмбөг эзэмшин. За тоглож гүгээд явсан да өнөр заяа маш хүнд байлаас дамжуулсан. Шидэж амцсан шүү 3 онооны шийдэлт нь оновч болсноор 20 тоглолтын эхний үе 16-24 харьцаатай дуусч байна үзэгчтэй. 2 минут завсарлаад тоодохгүй хэрэг олзъя. Шууд дамжуулалтын платоны Шууд амжилтанд эргэн тавтай морил, шууд амжилтын платинум ивент тэтгэгч Зөв Монгол брэнд уламжлалаа дээдлэн зөвхөн шинэлийг 8 оноогоор Amazon-с тэргүүлж байна. За гэхдээ энэ онооны зөрүү илүү ойрхон байх ч боломж байсан. Тэгээд үеийн төгсгөл хэсэг рүү Bright Kennedy-гийн довтлохооноо төдийлөн сайн болсонгүй хяналтыг баг зэрэг алдсан. Амари Робинсон түүний үдээс тоглож байна. Нарийн цэцэг буцаад Робинсон довтлохоон дээр нь алдаарсан 2 шийдэлтийг хийхээр боллоо. Саяны довтлохоон дээр Bright Kennedy хаана үлдчихвэ? За одоо энэ дээр хулан заслаан дээр аваад үлдсэн юм байна шүү дээ. Маш гоё явсан юм тий. Тийм байна. Амари Робинсон ганцаархнаа тэнд сувсуул гараад ирсэн. Bright Kennedy баг хайч ер нь тэр чигтээ орхичгүй гэтэл хулангийн заслаа найдвартай болцсон юм байна. Robinson шилэн онортой болсон. 25 тоноо.
Хоёр дахь шидэлт. Мөн орж байна. Энэ тоглолтын эхний оноонууд авсан 2 оноог өөрөх нэр дээр бичүүллээ. Өнөр зэ. За өнөр зэ 35 оноо авсан ч гэсэн бас энэ бол хочин гэсэн үг биш гэдгийг өнгөрсөн тоглолтын бол мэдэрсэн. Тийм учраас өнөөдөр бус тоглогч их тоглолтыг эхлүүлж байна. Байрлалын давуу талыг эзлээд будтай талбайд хамгаалагчийн ард нь гараад дамжуулт дууцсан. Өнөр зэгийн дамжуулт харин даваад хүчтэй өрөөд ирлээ. Гэхдээ азар багтан бөмбөг үлдсэн. За Амазонсын бол сэгний чанаагаал энэ уур амьсгалах их л дайж байх шиг байна. 6 секундэд ард тоглоно. Энэ үлрэлийн туршид бид нэр нь Амазонсын тэгж ууртай стресстэй нервтэй байх. Ганцхан Франк Гарсия дасгалжуулагчаас нь л харсан бах та. 30 оноогоор хожигдж ихт нь бухимдаа сууж идэг хүн шүү дээ. Хожиж явахт нь. Тэ хожиж ихт нь. 8 дээр хаалт оновчтой. Хулангийн хаалт. Болорны дамжуулт болор цэцэг. Ариун цэцэг рүү үжигсэн дамжуулт. Хажуу шумаар гарсан. Хажуугаас шалаад өгсөн Бацоожийн болор эрдэн дамжуулан тааруулсан мөн таслагдаад ард тоглохоо эхлүүлэн өнөр зэ. Маш ханга дамжуулт байл шүү. 10 онооны зөрүүтэй байгаа Bright дайрсан тоглолт биш ингэж бүр хэцүү байдлаас те нэг хөлдөрөөс шидэт байна. Өмнө бол өөрт нь зай өгөөд тэрийг нь шийдэхэд сул байх юм бол шидэт байсан. Тэр нь ч оновчтой болчихсон. Одоо шиддэг гэдгийг мэдээд урагшаад шахаад хамгаалчаар шидэлтүүд болохгүй байна. Одоо зөрөөд ороход будтай талбаар бол ажиллах шаардлага байна да, алдаа боллоо. Ариун цэцэг дахиад 2 шиднэ. Ариун цэцгийн үед бүх тоглогчдыг анаа алтаар тэргүүлж байгаа. Ариун цэцгийн ардаас болор эрдэнэ, Баатарын болор эрдэнэ 9 оноо авсан. За хоёр тоглогч бол одоо энэ 26 онооны 20-ыг нь авсан байна. Хулан 2 оноотой, Робинсон 2. За тэгээд Чон 2 оноотой байгаа маань. Хулан ариун цэцэг гэдэг эдгээр тоглогчдыг бусад Монгол тоглогчдоос онцгой болгож ингэж олонний анхаарлын төвдөө яриулж байдаг гол шалтгаан бол ерөөсөл бүх тоглолтын дээр маш чанартай байдаг шүү дээ. Дандаа л одоо 20-с дээш оноо авахд бол ямар ч асуудал байхгүй. Эзэгтэй мөчөд энэ хоёр өгөхөд найдвартай байдаг гэх тээ. Бэлтгэл сургалтыг маш өндөр түвшинд хийдэг улмаарч тэгээд одоо дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болоод гавья тамирчид болсон гэд ярих зүйл түүх ихтэй л энэ тоглогчид гисэн хийдэж маш залуухан. Робинсны эхний алдаа болсон юм байна. Bright шидэлтийг хийн. Арвтынхан арын алав сэлгээний сандалд байгаа хүмүүс бүгд л яг нэг сэргэх моментийг л хүлээгээл байж байгаа харагдаж байгаа байдлаас нь би илэмжээс нь харахад бол хөгжөөнд дэмжигчид өнөөдөр ордонд их олуулаа ирж үзэх болов гэж найдаж байна. Учир нь бол дараагийн тоглолт өнөөдрийн оргил тоглолт болох Сэлэнг боднос хасын хөлгүүдийн тоглолт бидний хүлээж байгаа. Маш сонирхолтой тоглолт болно гэж найдаж байна. Сэлэнг боднос сүүлийн тоглолтууд тэр 4 дараалал очсон байгаа лөө тий. Олон дараалал очсон байгаа санагдаж байна. Робинсон тоглоомч болсон. За даравт руу мөн шилжсэн. Өнөр заяа дамжуулт соццэг дээр Солонго давуулаад өгсөн Bright. За амлж байгаа яргалсан дадоогцоо оновчтой Bright Kennedy-гийн 2 оноо. Яг энэ хөлийн ажиллагаа бол хамгаалахын эцгүүл байна даавг нь. Түрүү өөрөө ингэж боломж үзэгчээд өөрөө л төгсгөлөө алдсан шүү дээ. Дамжуултыг замаас нь Солонго таслаад явах. Ойрхон байлаа. Алдаа болсон тоглооны алдаа амар Робинсон нэмэн алдаа авлаа. Амар Робинсны алдаа явах нь ер нь уртаа. Арт тогт ашигтай. Тэр тоглолтын төсөв юу ч болоо хэлээ те. Ямар ч ч онооны төсвөлийг алдааны асуудалд бол оруулж байх хэрэгтэй. Онооны зөрүү ч гэсэн тийм холдоогүй шүү дээ. 8 онооны зөрүүтэй. Өмнөх тоглолтын 21 онооны зөрүү үүссэн санагдж байна. Гэхдээ тэрийг бүр тэнцвүүлэх шахуу ойртуулаад 2 онооны зөрүүтэйч боллоо. Маш ойрхон болгосон. Тэгээд онооны давуу байдал тэргүүлийг авч чадалгүй байсаар буцаад алдж байсан. Тэр аргатынхан яг тоглолтын 2 дугаар хагаст хийжсэн тэр довтлогоо хамгаалтаа өнөөдөр бол эхнээс нь хийх хэрэгтэй. Соццыг суларсан. Шидэлтэн хүчтэй гарчлаа. Арай жоохон яараа шидчихв.
боломж хангалттай байлаа. Болор цэцгийн нэрмөнгө алдсан буцаад аргач руу шилжээр боллоо бөмбөг. Наргтын тоглоо. Нэрзэ. За Брайдер явах гал сулж чадахгүй байна да бүгд өгсөн 3 тоглолчийн голоос Брайд Кеннеди тоглоогоо онцтой болгосон. За яг л бидний түрүүнээс хойш яриад байсан багийнхныгаа сэргээх тоглогч нь довтлогоо нь Брайд Кеннедигээс л эхэлж байна. Өөрөө ч гэсэн эмоцтой, сэтгэл хөдлөл өндөртэй болохоор маш гоё тийм эерэг нөлөөг бол үзүүлж чадаад байгаа харагдаж байна. Тэгээд тэр Pirates Ardын цуврал дээрээс ч гэсэн үзэгчд маань дээрээс нь тоглож байгаа Ardын тоглогч нар Amazon-ийн ч гэсэн ирээд үзчихсэн шүү дээ. Хөгжим дэмжигчид олуулаа ирж үзвэл ямар гоё байх вэ гэдгийг уур амьсгалыг мэдрүүлсэн ийм тоглолт болсон гэдэг. Өнөөдөр бол мэдээж ажлын өдөр цувралын 2 дахь тоглолт явж байна. Дараагийн тоглолт баасан гарагтай. Одоо яг тийм боломжтой тоглолтуудыг бол үзэгчд маань аль болох олуулаа ирээд аренад хажуугаас нь дэмжиж үзээсэй гэж хүсэж байна. Ордон дүүрэн үзэгчтэй байх тоглолтын уур амьсгал тий ордны дүүргэлт нэг 50% байх, 20% байх, бараг үзэгчгүй байхын хоорондын ялгаа зөрүүн асар их байгаа. Магадгүй та одоо Ardыг дэмждэг бол тий ирээд бас яг бага хажуугаас нь дэмжиж үзээрэй. Amazon-ыг дэмждэг бол яг хажуугаас нь ирээд үзээрэй л гэж зөвлөе. Хамтдаа өгсөн илүү хатанд болчлаа. Таваананы зэрэг ер нь тоглолтын эмнэл ингээд нэг тийм удаан зууралсан байгаа нөхцөлд бол Ardд илүү ашигтай байгаа тийм. Яг өндрүү залаал дайраад ороод ирэх юм бол Amazon-с бол машинчаад байгаа. Доллар эрдэнэ алдаа харсан. Ardгийн 3 дахь алдаа. Номгийн алдаа бол 2 дахь алдаа нь болно. За өнөр зэ энд дамжуулах үед нь алдаа гаргасан юм байна. Доллар эрдэнээр Таваананы зүрүү Ardын тоглолт ерөнхий болоод байгаа. Амарын болор цэцэг баруун дайраад явцсан да хаалт алдаа болсон. Соццгийн хувийн 2 дахь алдаа. За өнөөдрийн тоглолтын дээр бас баг зэрэг хүчтэй алдаанууд хийж гээд шүү Соццэг. Яха найдвартай л алдаа хийгээ зогсоё л гэж хүсэж байгаа болоо те. За Соццгийн алдаа өнгөрсөн тоглолтод 5 болсон санагдаж байна. Бас 3 дахь алдаа юм биш үү? Pirates эсрэг бас 5 алдаа тоглолтод суужсэн. Тэгсэн. Энэ Будагт талбайтай ойрхон тоглоо хамгаалтан дээр идэвхтэй бай гэхээр бас зарим нэг тохиолдолд хоцроод те. Улмаар алдаа гаргаж төгсөд байгаа ийм тохиолдод байна. Уг нь Соццгийн довтлооны гүйцэтгэл, довтлооны орлого, санаачлаг багт маш хэрэгтэй. Ялангуяа нэг сэргээд шидэлтүүдийг дараалж оруулах тэр тал дээр бол бас сайн хөлөг өгнө үзүүлж чаддаг. Тэгээ сэтгэл зүйтэй маш их холбоотой байдаг шүү дээ. За одоогоор бидхүү урт насанг талбай дээр хараагүй байна. Гэтэ 2 дугаар үе дөнгөж талдаа орж байна. Туутахгүй орж ирэх байх. Өнөр зэ төрөд солон гүйсэн Bright бөмбөг дуудсан. Нилийн хоол өглөөд эндээс за уртлаараа ингээд дайраад явах юм бол бас аюултай тоглоо оновчгүй. Хамаатны самрыг Баатрин болорч навсан дамжуулт тарин маш таар боллоо да. Bright Kennedy-ийн довтлоонуудыг харах юм бол уг нь хийж болох үс юм довтлооны санаачлагуудыг хангалттай гаргаж чадаад байна шүү дээ. Төгсгөл хэсэг дээр л одоо нэг жоох юм дутаад байна. Занын зүрэг ахаад чойртуулах боломж байгаа. Доошоо Bright-д өгсөн хөлрөм өчлөө. Сонголын тоглолт тийм сайн болж өгдөггүй ихний хагас. Шууд амжилтын Platinum Event гэж таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-аас аваарай. За мөн шууд амжилтын голд ивент тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байна. Бөмбөг уцаад ард руу шилжгээр боллоо. Хулан алдаа гаргасан юм байна. Хулангийн хувийн 2 дахь алдаа. 2 алдаа 2 оноотой. Одоо энэ үеэр алдаа гарах хэрэггүй боллоо гэж хэлж болно. Одоо хүртэл бас солон шийдлтийг оновчтой болгоогүй гэдэг нэг сонирхолтой харагдаж байна Улангаас. Маш өндөр гүйцэтгэлтэй олон шидэж тоглож байгаа. Сонголог Bright Kennedy өөрт нь зай гарцсангүй. Амари Робинсны хамгаалтыг ахаад магтыг. Дамжуулт тулан дээр ирсэн зөрөөд орох үед нь алдаа гаргажээ.
20 шидэлтийг хийгэр боллоо. Айлал гадаа дөрөвсдэж болсон. Солонгын алтай байна. За яалч нэг дайраад явах юм бол холонгийн нуруу өндөр хурдан биеийн хүч мундаг гэл давуу талууд байна. Эхний торгуулийн шидэлтэд хулан алдсан. Хоёр дахь торгуул Зяновчтай болсон. 31-23 8 оны зүрх. Уг нь энэ боломжуудыг л одоо ашиглаад 10 дахь онооны зүрх ойрхон байлгах юм бол яг л одоо бидний хүсэн хүлээж байгаа тийм сонирхолтой ил төгсгөл болох уу гэсэн ихний таамаг байгаа. Болор Эрдэнэ хамгаалалт. Богино хугацаанд гоё реакцийг харууллаа. Робинсон дээр харин хүнэр заяа хамгаалчлаа. Их бужигсэн юм аль тал болсоор л байна да. Аль баг нь л дараалал жижигхэн алдаануудыг гаргаж боломжийг өгөөд байна. Энэ моментийг хэн ашиглах вэ? Болрид нь 3 шидсэн. Робинсны дамжуултыг 3 оноо оллоо. Энийг жанадраар дасгалжуулагч засварлаг захиалж өгн үзэгчтэй тоонх хоёрын уулзалт тоглолтыг наас дуусаад 4 минут 54 секунд үлджээ. Засварлаг хугацаа дууссан үзэгчтэй 4 минут 45 орчим секундын хугацаа. Тоглолтын эхний хагас дуусаад үлдсэн байгаа. Одоо довтлон оновчгүй болсон. За 10 тагийн довтлогоо 2 нээж дараалал нэг л эмх цэгцхүү хүссэн довтлогоонууд нь явж чадахгүй байсан хэвээр байгаад байна. Дахиад уг нь бөмбөгөө алдлаа. Амазонсийн өмнөх тоглолтуудаас харьцуулахад тийм маш олон удаа бөмбөгөө алдж байгаа ийм тохиолдол болж шүү. Болор цэцэг хулан. Болор Эрдэнэ бөмбөгтэй байгаа. Болор цэцэг. За хулан дайраад явсан да самбар доор. Дамжуултыг Болор Эрдэнэ өгсөн өөргсөн довтлогоо оновчгүй боллоо. Гэхдээ алдаа болсон юм байна. За надраар тасгалжуулагч техникийн алдаар оруулсан юм байна. За шүүгчтэй бас ярилцсан бол л та. За бас нэлээд нервтэй бол харагдаж байна да. Амари Робинсон торгуулийн шийдэлтийг үүсгэж байгаа. Оновчтой олгож байна. За оног зүрх баг багаар ингээл мэрээл холдуулаад байна. 12 оноо зүрх үүсгэж чадлаа. Шууд дамжуулалтын гол тэмдэг тэтгэгч Саксанбүгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola. Мөн шууд дамжуулалтын гол тэмдэг тэтгэгч Чундурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байгаа. Одоо торгуулийн шийдэлтийг Болор Эрдэнэ үүсгэх нь. За яг энэ алдааны асуудал Ардын том асуудал болж байна да. Цаг явуулгүйгээр л оноо айл болох. Явуулах нь бол тэдэнд л маш давуу талтай байна. Тэгэд энэ алдаа салгах тал дээр ч гэсэн асуудалгүй байна. Жеклин Кармныг гаргаж ирлэх бас нэлээд удаан суулгалаа. За энд Брайд Кеннеди 7-оо авсан. Бусад тоглогчдын нөлөө бас байдгүй. Нэрзээ яа доошоо өгсөн. 8-2 оноо. Болор Эрдэнэ задаар хулан өвд дуудсан. Өгсөн хоёр дахь хамгаалагч ирэх үед нь дамжуулах гэж хичээсэн. Өөрөө аваад хөөрсөн довтлогоо оновчгүй. Дахиад боломж үүссэн 2 авсан. Зархна тоглож байгаа юм шиг л байлаа да. Хинч түнтэй тэмцлийг үзүүлсэнгүй шүү дээ. Брай дахиад доошоо. Барил маш гоё авлаа. 2 оноо. За одоо хамгаалт хэрэгтэй байна 10 багт. Амазонсийн онооны давуутай байгаа учраас яг л одоо энэ тоглолтыг үргэлжлүүлэхэд асуудал алгаа өнөр зайгаа алдаа. Болор Эрдэнэ дахиад 2 шиднэ. Өмнөх тоглолтод 31 оноо авч гангарсан өнөр зай 2 оноо 2 алдаатай тоглолтын ихний хагасыг үргэлжлүүлж байна. Багийн лидер хэмжээний тоглогчийн
хувьд чамлахаар л үзүүлэлттэй байна да одоогийн байдлаар. Боловсролын шидэлтэнд оновчтой болсон. 39 төгөн 12 онооны зөрүү. 20 дахь шидэлт. Оновчтой. Багийн 40 төгөн 13 онооны зөрүү. Урт насан албаа дээр орж ирлээ. Урт насангийн хувьд бол сэлгэнээс тэр гараанаас тэр орж ирж байгаа нөхцөлд бол өөрийнхөө үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа. Хамаалт болон тоглоом жиг тоглолтыг үзүүлдэг тоглогчтой 3 онооны шийдэлт оновчтой болсон. Үнэр заяа өөрөө тоглохоор шийджээ. Ийм удаан хугацаанд чимээгүй байж болохгүй тоглогч бол өнөр заяа л да. Их чухал үед онооны тэргүүлийг тэр чигт нь алдчих магадгүй нөхцөл байдал дээр. 3 оноо оновчтой олголоо. Хулангаас харин олон харагдахааргүй довтлох байлаа шүү. Самбар Жонсонгууд авуулаар явуулчлаа. За дахиад хөлбөр дууцсан өнөр заяа. За түрүүний хийс учраас дахиад ойрхон довтлохоо ирэх боломж бол мэдээж байгаа. 3 онооны шийдэлт нь оновч болсон. Хамаалтын замрыг Баатрин Боловсролд авсан. Онлбаатрын хулан Саяны довтлоонд тэгээ шидэг гэдэг тэр холоос бол бараг 1-2 алхмын зайтай байхад нь бол хангалттай зайг нөгөө шидүүлчлээ. Боловсрол цэцэг Маш харамсалтай алдаа гаргацаа өнөр заяа. Яа харахгүй алдаа сая. Өнөр заяагийн 3 дахь алдаа болсон. Содцог 3, өнөр заяа 3. Тунгалаг 2, солонго 2, номин 2. Боловсрол үнэхээр одоо туршлагатай тоглогчгөл тоглож чадлаа штэ. Хөлгөөнийх нь эсрэг чиглэлд яваад шүүгч хажуугаас сая үлээхэд болж байгаа хэлбэрхэн байсан байх гэж бол бодож байна, харагдлаа. Яг хөлгөөний эсрэг чиглэл рүү л хамгаах гээд ирж яхад нь зөрөөд орцсон улмаар ингээд алдаа үлээчлээ. Надаар явж тасгалжуулагч дээж аргагүй те анх удаага артынхан гэдэг энэ финалд өрсөлдөж байгаа багийнх нь гол тоглогч нь ингээ алдааны асуудалд орчиход одоо бухимдахгүй тасгалжуулагч гэж юу аах вэ? Мэдээ саяных дээр бол алдаа байгаагүй гэдгийг л хэлээд ах шиг байна. За энэ байдлаараа ч ер нь техникийн алдаа их л ойрхон байна да. Шүүгчтэй нэлээд л ширүүн харьцаж байгаа харагдаж байна. Ахлах ширээний ахлах шүүгч хурж ирээ түүнд бол тайлбарыг өгч байна. Тоглолтын өөр амьсгал тун ширүүн байна да. За солилцоор Кейли Чонг оруулж ирээд Амари Робинсон орж ирлээ. За ер нь надаар дасгалжуулагч руу техникийн алдаа ойртож байгаа шүү. Боловсрол цэцгийн шидэлт 10 онооны зөрүү байна да. Шидэл нь оновчтой болсон. Тоглолт ихнээс дуусаад 2 минут 25 секунд үлдсэн байгаа. Шууд амжилтын Platinum ивент тэгч Зөв Монгол брэнд уламжлаад эдлэн зөвхөн шинэлгээ. За ариун цэцэг орж ирлээ. 13 оноотой байгаа минь одоогийн байдлаар. Өнөр заяа. Намгийн сланыг авсан өнөр заяа. Цаан тунгалаг. Божигнуулал явсан да. Барай зогсон учраас дамжуулсан Bright Kennedy 2 хамгаалагчийн өөдөөс доотлоо оновчтой болсон. Bright Kennedy-гийн сайн тоглолт үргэлжлэсээр байна. 13 дахь оноо. 10 онооны зөрүүтэй тоглолт хадгалагдсан явсаар л байна. Кейли Чонг алдсан. Амазонс бөмбөгөлдлээ. Чонг зөрүүд орсон самарсан тоглохоо оновчтой болсон. Багийн 44 дахь оноо. Өнөр заяа. За дамжуулалтанд аваад явчлаа. Уг нь санаа нь ихгүй байсан да. Кейли Чонг дамжуулалтыг харлаг өгсөн. Довтлогоо оновчгүй өөр 2 тогломжийг үүсгэж чадах нь уу? За чадсан. Кейли дамжуулалт урт насан 3 онооны шийдэлтэнд аваад явцсан. Маргаан байхгүй алдаа болсон. Самбарт үсэрхжсэн хулн дээшээ довтлогчсэн хулн дээрээсээ араас нь түлхэд алдаа гарчлаа. Дахиад торгуулийн шидэлтийн шугамны араас оноогоо ахиулах боломж ихний хагас хэдэн торгуул шидэж байна. Амазонс баг маш олон торгуулийн шидэлтийг оруулахыг хийлээ.
За энэ их торгуулууд ер нь торгуулийн шидээд оноо аавна гэдээс ил алдаа яваад байгаа нь хамгийн том асуудал байна тий. Бүх тоглогчид л одоо алдааны асуудалтай болж эхэлж штэ. Энэ тоглолтод ер нь нэг 20-с уран тоглогч бол ер нь алдааны асуудлаар суух магадлал маш өнөртэй нөрөөс 21-ээс 19 гэж шидэж байна. Ердөө энэ ихний хагас ч үү те. Улаанбаатар Амазонс баг 21-ээс 19 гаруй хувьтай. Тэгэхээр шидэлтийн гүйцэтгэл нь төдий чиний өндөр байгаа нь энэ онооны зүрэг үүсгэх гол шалтгаан болж байна. Нөгөө тал 6-аас 5 бас л сайн шидсэн юм байна. Гэхдээ 15-ын зүрэгтэй шүү дээ. Алдаа алсан торгуулийн 2 шидэлт. Самбарын зүрх 13-24, Улаанбаатар Амазонс 11-ээр илүү. Дамжуулт 19-гээд ойролцоо. Бөмбөг алдсан тоо 13-12. Таслалт 6-6. Гэхдээ гаргасан алдааны тоо 14-8 гээд 10 баг хав илүү олон удаа алдаа гаргажээ. Jacqueline Carmen эхний торгуул оновчтой. Багийн 34 дахь нь олсон Келли. Шалаад өгсөн амжуулт. Келли Чоны довтлохоон дээр алдаа гарсан юм байна. Номингийн алдаа бол ингээд 3 удаа болно. За бас 3 дахь алдаа болчлоо. Эхний хагас энэ тоглолтын талаар эхний дуусаа завсарлагаагаар 15 минутанд нэлээд л хугацаатай ярилцаж гарч ирэх байх. Аль аль багаас. Багийн 47 дахь оноо Келли Чон 5 оноо авч байна өнөөдрийн тоглолтын дээр. Хоёр дахь нь мөн оновчтой. За 14 онооны зэрэг 10 орчим болгоод идэж дуусгах юм бол аргатынхан тийс өөр байдалтайгаар л хоёр дараагаас орж ирнэ. Ямар таархан дамжуулт болоо уртнаас бөмбөг тасалсан. Ариун цэг 2 оноо. Ойртхон шалдсаар байна 16 онооны зэрэг. Тонглог маш хэцүү байдлаас давтлаад 2 оноогоо авсан. За иймэрхүү хэцүү төгсгөлийг хийхдээ гэхдээ үнэхээр гарамгай юм аа. Келли. За ур дайраад гараад ирсэн шүү эцэн алдаа авч чадсан 2 оноод нэмэлт нэг шидэлтийг мөн хийгэр боллоо. Тэгээ энэ царай нүүрний ховрол байгаа байдал нь нэг ерөөсөө нэг тийм хангалттай хэмжээнд хичээгээгүй л байгаа юм шиг л харагдаад байгаа. Маш тайван. Магадгүй энэ тоглогч өөрөө ийм тоглогч л байна. За талбай дээр 5 тоглогчийн 4 нь бүгдээр 3 алдаатай болчлаа. 10-ийн хувьд. Өнөр зэв бүгдээ. Дамжуултыг цаана Каманд өгсөн. Каман 3 онооны шийдэлт оновчтой алдаатай шийдэлт байлаа. Багаас сэргээсэндээ Jacqueline Carmen-ийн олон шийдэлт. Багийн 39 дахь оноо, хувийн 13 дахь оноо. Энэ үлрэлийн шилдэг гадаад тоглогчийн шагналыг одоо MVP-гээр тодорч чадсан Jacqueline Carmen. Яг л ийм тоглолтыг үзүүлэх ёстой. Түүндээ л хурц тоглож эхэллээ. За яалч энэ илрэл бол одоо дараа үйлрэл те дахиж ирэх ёстой гэж хэлж болох үс Легано тоглогчдын бол яалч Кам байгаа. Тэгээ түүнээс дараа үйлрэл ирж тоглох талаар бодолтой байгаа юу гэсэн магадлал өндрөөл гэж хэлж илээ. Ариун цэцэг шийдсэн шилэн оновч болсон. Бөмбөгийг өнөр зөө авсан да. Шийдэж арай амжаагүй багтаа. Ингээд 2 тоглолтын эхний хагас 53-39 ярцаатай өндрүүлж байна үзэгчтэй 15 минут завсарлаад тоглолтыг 2 дугаар хагасаар эргээд болцгаая.
95 морил үзэгчтэй үндэсний дээдлийг эмэгтэй финалийн цувралын 2 дахь тоглолт 2 дугаар агсын хүү эхэлж байна. Цувралыг Амазонс 1 дэг гэж тэргүүлж байгаа. Тэд 2 дэг гэсэн тэргүүллийг авах магадлал маш өндөр ихний агсыг сайн хийж чадсан. Одоо харин энэ 20 минутанд харавтынхан онооны зөрүүг арилгаж ойртуулах даалгавартайгаар гарч ирж байгаа. Эхний давтлагыг алдчихлаа. Нарийн цэцэг бөмбөг баглаар эрдэн дээр ирсэн. Холонгийн 3 онооны шийдэлтэн оноочтой болсон. Үеиг Олоотрын хол нээж байна. За хувийнх нь 10 дахь оноо болсон. Холын шилдэг оноочтой болгосон санагдахгүй байна. Ямар тач ингэ дараас дэш оноонд хүрж байгаа ээлжид нэгэн тоглогч нь болж байна. Хариуцаг 15 оноотой. Бүх тоглогчдыг оноогоор тэргүүлж байсан. Jacqueline Carmen Багийн 41 дахь оноо олсон. Хувийн 15 оноо. За Carmen-аар бол ямар тач 3 дугаар үеийг эхлүүлж байна. За тэгэхээр будагтаалбар тоглогчдыг хамгаалтанд энэ мэттэй сайн тоглолтыг үзүүлэх шаардлагатай байна. Нэгний асуудал алдааны асуудал харавтын хамгийн том асуудал болоод байсан. Одоо тэгэхээр энэ 3 дугаар үеийн тоглолтын дээр хэрэг сайн хийж тоглох вэ гэдгээс их юм хамаарна. Jacqueline Carmen 3 онооны шилдэг оновчтой. 56-44 12 онооны зэрэг уг нь тим айхтар холдсон юм байхгүй шүү дээ. Энэ хамгаалтыг сайн ингэж буцаагаад 7 оноочтой болох юм бол 10 онооны зөрүүтэй болоо. Ойрт боломжтой байна. 7 онооч болсон. За та бүхэн шинээр Макнерс харьцагч болоод 2 удаа үрдэргүүж iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Яг одоо iPad татаж зайнаас бүртгүүлээд өгдөлтийн бэлгээ аваарай. Amazon-ын тоглохоо Kelly дамжуулт холон 3 онооны шийдэлтэн оноч болсон. Jacqueline Carmen дайраад явсан. 2 оноо 10 онооны зөрүүтэй болгож чадсан шүү. Jacqueline Carmen довтлдог араандаа хийгээд гараад ирсэн байна. 20 дахь оноо хувийнх нь Заяач урдуурыг түүнээр эхлүүлсэн нь маш зөв шийдвэр байж Kelly Chon нөгөөдөлд 2-1 авчлаа 12 онооны зөрүү. Хувийн 11 дахь оноо олсон байна. Amazon-соос Bright Kennedy, Jacqueline Carmen хоёр хийх ёстой зүйл ер нь хийж байгаа шүү дээ. Одоо бусад тоглогчдын л нөлөө чухал байна. Ялангуяа сод цэцэг оноо аваагүй гисэн хэдий ч алдааны асуудалдаараа суулсан. Өнөр заяа бас алдааны асуудалтай. Эдгээр тоглогчид отгоон дээр гол нөлөө үзүүлэх ёстой хүмүүс өмгөө эрт барьчлаа. 5 секунд 3-аа шийдсэн. Шийдэл дутж байна. Намансын тоглоо Бацоочийн болор эрдэнэ Олоотрын хуулан ил болсон болсон. Хуулан дээр хүн яжиглагддаг. Өөлөх зүйл гэвэл яг л энэ илүү алхдаг. Энэ тохиолдолд байдаг да. Нарт өгрөө бөмбөг шилжсэн. Jacqueline Carmen холонгийн эсрэг тойрж гарч ирээд тонглог бөмбөгийг авсан. Өнөр зэя. За айгуулс дамжуулсан да дахиад нэг игүүгээд орчлоо доо тунгалаг эндээс довтлох хэрэгтэй байна. Маш хүнд байдлаас шийдсэн. Яа. Орхож ойрхон байлаа шүү тунгалаг. Ийм шилдэлтүүдийг тэгээд тэр нь хийдэг илүүтэй тоглогчид гэж байдаг да. Яг л тэр бол их тунгалаг шүү дээ. Амазонс бөмбөг үлдэж байна. Бөмбөг хамгаалагчаас харсан. 3 өсөлбөрөд дуудаж байгаа маань. За өөр өсөлбөрийг харъя. Болор эрдэнэ Chon гэсэн Kelly Chon-ы шийдэлтэн оноч юу. Ойрт боломжийг үүсгэсэн Ариукагийн тоглоом оноч юу боллоо. За 10 онооны зөрүү болгон ойртуулж болохгүй ч тоглох байна да. Аргагүй 9 онооны зөрүү болгож ойртуулж болно. За доор дамжуулалт нь ирсэн. Тунгалгийн 3 онооны шийдэлтэн оноч юу болсон. Өнөр зайгийн алдаа юу? Тийм алдаа. 4 дахь алдаа. Яашаа маш харамсалтай юм боллоо одоо тэр доор яах аргагүй баруун тохоос алдсан юм байна. Маргаан байхгүй. Шууд амжуулалтын платинум ивент тэтгэгч Дасандаа Бухан М-банк мөн шууд амжуулалтын платинум ивент тэтгэгч спортыг дэмжих Toyota албан ёсны дилер топ мотоос ажиллаж байгаа. Спортын бус алдаа байгаа юу үгүй юу гэдгийг үзэхээр челленж захиалсан байгаа харагдж байна. Амазонсын ахлах тасгалжуулагч. За челленжийн хариуг хараад ирээд болцъя.
За энэ алдаа гişүүгчд ухрааж үзээд спортын бус алдаа гэж үзсэн. Улмаар ингээд торгуулийн 2 шидэлтийг гүйцэтгэхэд дахиад бөмбөгийг Амазон цаг тоглолтод оруулахар боллоо. Эхний шидэлт номчтой болсон. За сая энэ аргатын өмсгөлийн нэрнийх нь фонт нь олон үсгтэй тоглож байгаа нэрэ жижигхэн. Цөөхөн үсгтэй тоглож байгаанаас арай том харагдаж байна. Сэнгидж бас шийдсэн бол та тий. Тийм байна. Яг өөр өөртөө яг онцлог гэдэг үг тоглож байна. Солон солон. Келли. Чон. Болор нэр бөмбөг ирсэн. Мацаажин болор ирсэн. Баатрин болор ирсэн. Онлоотрын хулан. За дайраад явсандаа энэ л одоо алдаа явуулаад байгаа гол зүйл байсан да. Дундын шийдэл номштой болсон. Эзэн мөч үргэлж дамжууллаа. Суул тоглогч ооллоо. Суул тоглогч Баатрин болор ирсэн 2-1 багт авчирсан. 46-62 16 онооны зэрэг болоо дахиад толтлоо 10 болж ойртуулсан. Яг нэг хэмнэлийг аваад тэр чигтний үргэлжлүүлчих ихээр буцаагаад ирсэн Амазонсынхаа хариуг нь бариад байна. Соццэг баруун талаараа дайраад явсан. За яг ингэж энэ баруундаа гараад довтлогоогоо хийж чадах юм бол илүү ийм аюултай байж чаднаа. Нэг бол алдаа, нэг бол довтлогоогоо оноо уулгаж төгсөх боломж соццэгт. Яг эндээс л үүснэ. Бусдаараа зүүн явах юм бол заавал баруун руугаа шилжүүлж төгсөгдөг тийм болохоор оноо авах магадлал төдий чинээ бага байгаад идэг. Дээрс нь энэ өдрөл бас түүний тоглолтноос төдийлөн сайн болохгүй байгаа нь нүүрэндээ авсан бэртэл улмаар энэ масктай тоглож байгаатай ч холбоотой авах гэж өмөрч хэлмээр байна. За өвдгөн дэс зөөр байгаа. Шилэн оногч болсон Самрыг улаан авсан. Ариун цэцэг. За болор эрдэнэ гол байгаа да. Болор эрдэнэ бол ялчул доор давдлыг үүсгэн. Бөмбөг ирсэн. За доош өгсөө ээлжлээл юм доор. Бөмбөг аваад байна. Артын тоглоо Каман. Надрын тасалжуулагч одоо бас бүр нэг гинтийн бэлгийг барих шаардлагатай байна да. Энэ Амазонсынхаа эдгээр тоглогчдын хийж байгаа үйлдэл хийх довтлогоонууд нь маш дасаад хамгаалахад хэлбэр болоод байгаа харагдаад ажиглагдаад байна. Келли. Довтлогоон дээр надаар 2 шидэлтийг хийхээр болсон. За одоогоор Улаанбаатар Амазонсыг манай автаар ариун цэцэг 15 оноотой тэргүүлж байна. Тэгвэл ардаас нь болор эрдэнэ Чонор 11 оноотой, Холон 10 оноотой гэд үргэлжлэж байна. Бацоожин болор эрдэнэс 8 оноотой байгаа юм байна. Талбай дээр гарч ирсэн бүх тоглогчид за одоогоор бол оноо авсан. Зовчнасаа усны оноо авсан. Робинсон, болор цэгнэр 4 болон 3 оноотой байгаа. Келичон эхний тургуулаа алдсан. 2 тон оногчтой олж байна. Надрын тасалжуулагч одоо өнөр зай ийм алдааны асуудалтай болчихлоо. Тэгвэл магадгүй сэргэлэн ч юм уу болно тийм. Сэргэлэнээс гарч ирээд бас нөлөө үзүүлэх боломжтой гэж үзвэл хулан бас ашиглаж үзэхгүй юм болоо да гэж хэлэх бодож байна. Соццгийн алдаа, довтлооны алдаа болсон. 4 дахь алдаа нь боллоо. Яг нэг ийм нэг хэрэггүй алдаанууд тий. Өөрийгөө тоглолтоос улам бүр гаргаж байгаа багийнхаа тоглолтыг унгаах ийм зүйлс л олон тохиолдож байна да. Түүний тоглолтоос их олон ч ажиглагдаад байна. Ариун цэцэг холон. Ариун цэцэг. Келли. Заслаад ариун цэцэг өгсөн. За доор бол болор эднээс өөрөө шийдсэн шийдэлт нь хаалтанд орлоо. Хамаг өндөр тоглолчдын гарч ирэнгүүтээ 3-ын гаднаас довтлогоонуудыг эхлүүлээ шидээд идэг учраас л бүр л аюултай болдог шүү дээ. Амазонс алдаа болсон 2 дахь алдаа гоёлон. Монголоор хөдөлгөөний хэсэг дайраад явсан. Болор эрдний алдаа гард ирэн цогцсон гэж үзлээ.
Хоёр шидэлтийг хийгэр болсон. 63 47. За өмнөх тоглолт бол 74-90 харьцаатай өнгөрсөн. Өнөөдөр ер нь Amazon-с 90-с давуулах магадлал бас харагдаж байна. Тэгж байна. Тэгээ гол нь одоо тоглолт болгон чухал аваргын цуврал 7 тоглол төрүүлж 4 хоцсон авраг болох учраас энэ минут секунд үе бүх л хугацааг л ашиглах шаардлагатай байна. Онооны зүрх 14 шүд тим айлтар хол биш. Өмнөх тоглолт дээр 21 оноог л арилгаж чадсан. Гэхдээ яг ийм хамгаалтаар бол боломжгүй мэт харагдаад байна. 10 баг нэлийн хэцүү зовж иж оноо аваад алдаагаар тоглолтын шидээд байгаа. Нөгөө талд бол маш амархан хэлбэрхэн тий. Хэдэн дамжуултууд явлаа. Яг л үндсэн хийдэг удирдлагын туршид байсан зүйлээ л харууллаа. Тэгэл ирсэн өмчлөчөд байгаа. Соццэг яа их байж боломгүй л алдаануудыг гаргаад байна да. Энд чи аваргын цуврал шүү дээ. Нөгөө талд бол хулан инээсэн баяр хөөртэй ийм л байдалтайгаар тоглолтыг үргэлжлүүлж байна. 18 оны зөрүүтэй завсрал захиалсан эргээд болцъя. Завсралын хугацаа дуусч байна. 49-67 10 багийнхан одоо ямар нэг гэрэл гэгээтэй зүйлийг олж гаргаж ирж энэ тоглолтыг эргүүлэх шаардлагатай байгаад байна. Тэдний тоглооны гүйцэтгэл тийм ч бага биш. 40.5%. 3 оны шидэлтэн боломжийн торгуулийн шидэл ч гэсэн өндөр гэж хэлж болно. Нөгөө талд нь харин хэтэрхий төгс супер онцгой ийм л тоглолтыг Amazon үзүүлээд байгаа юм байна. Bright Kennedy-гийн тоглоомоос таасан. За Cam Kennedy хоёрыг сэлсэн байна. Баяр чимгийн хөдөлгөөд дээр оруулж ирсэн. Улаанбаатар Amazon-сын тоглооны үзүүлэлтүүд ер нь бас ойрцоолог. Гэхдээ чөлөө шидэлтийг 28 шидсэн 89%-ийн гүйцэтгэлтэй гэхээр ялч юу түрүүний хэлээд байгаа онооны зөрүү гарчаад байна. 25 оноог чөлөө шидэлтээс авсан байна. 67 онооны 25-ыг 42-ыг нь л тоглооноос авсан байгаа харагдаж штэ. 3 дугаар үеийн сүүлийн 3 минут үргэлжилж байна. Засланыг ашигласан. Нүзээ яа 4 алдаатай байгаа. Одоо тоглолтоо нэлээд хинж тоглохоос өөр ямар ч аргагүй болсон. Тунгалаг солон татуулсан шидэлт байна. Харин 14 оны зөрүү шууд амжуулалтын платинум ивент тэтгэгч спортыг дэмжигч Toyota албасны дилер Top Motors мөн платинум ивент тэтгэгч Дасандаа Буханы банк хариун цэцэг 3-аас байдгүй. Баяр чимгийг оруулаад ирсэн. За одоо яг л нэг ийм өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Тэгэхгүй номгоор хэдэрхий удаан хугацаанд ингэж тоглуулаад байгаа бас маш их ядарч байгаа шүү дээ. Ачаалтаа дээрээс нь бэрхтэлтэй, гэмтэлтэй гар нь ингэ зовирлаад байгаа ийм тоглолтчийг ингэж их ашиглах нь хэцүү байх та гэсэн хулан 3 оноо шүү. Хулангийн гаргаж байгаа царины хувирал байгаа байдал. Өөртөө тэндээ ихтэй юм аа. Нуцад аргатын тоглоом өнөр зэ. Барчмис ларсан. За Барчм Kennedy хоёрыг хамт стэлба дээр гаргаж ирсэн байгаа. Bright Kennedy гоё иргэсэндээ хөөргсөн тоглоомоос таасан. Магийн 55 тоноо 15 онооны зөрүүтэй тоглолт. Kelly Chuan 3 онооны шийдэлтэн дагаамжтай боллоо. Тэрний 17 тоноо. Өнөр зэвүүгтэй. За гоё аргалзсан шүү тоглоом оноотой болсон. Bright Kennedy-гийн 2 оноо. Одоо хамгаалтаа л илүү нэгт болох шаардлагатай байна да. Тэгэхгүй бол зөрүүд оноо авах гэх юм бол мэдээж оноо илүү байгаа баг бол Amazon-с л илүү ашигтай байна. Маш том орон зай өссөн Kelly Chong. Намайг ингээд сул орхио гэсэн шиг шидлээ. 20 онооны зөрүү рүү ойртод ирсэн. 19 X гэдэг хөлбөрийг дуудсан. Заслан авсан. Баяр чимгийн заслан хангалттай сайн болж өгсөнгүй. Хамгаалагч нь үлдсэнгүй. Bright хоёр хамгаалагч давхар хүрээд ирсэн. Гарыг нь давуулаа шидчихлээ. Энээс илүү төгс хамгаалт гэж юу аах вэ? Гэхдээ түүнээс илүү төгс давтахыг харууллаа.
За бас нэг гайхалтай дамжуулалт 2 оноо. Хитрхи л хурдан оноо алдаад нөгөө яг тэр хэмнэлийг нэг олж аваад итгэлтэй болох боломжийг нь олгодгүй. Таускоут хин зүгээс алдаа оллоо. Өнөр зэ өнөөдрийн тоглолтыг ийхүү чөлөөлж байна. 3 дугаарын төгсгөлд өнөр зэ сэлгээний санал руу суугаар боллоо. 10-ийн дэндүү хэцүү нөхцөл байдал руу орлоо. Үлдсэн 10 минутыг өнөр зэ хажуугаас үзэхээс өөр юу ч хийж чадхааргүй болчлоо доо. За тэгээ сэргэлэн оруулж ирж байна. Надаревич тасгалжуулагч маш том эрсдлийг хийсэн. Түүнийхээ одоо үр дагавар дээр багийн гол тоглогч нь онооны лидер хэмжээнд тоглодог холбогч нь сэлгээний санал суучлаа. Яа тэгээд шарахгүй байдлаас сэргэлэнг талбайд оруулж ирлээ. Сэргэлэнгийн хувьд яг хоорондоо сэргэж орохгүй байна уу яагаад юм те. Буг нь бол бас маш олон минутыг талбайд өнгөрүүлдэг байсан тоглогч үү дээ. Өнгөрсөн үлрэлт. Шилэн амжтай болсон. Яа. Буудаал явчлаа да Ариун цэцэг. Ингээд 2 онд тоглолтын 3 дугаар үе. 81-59 ярцад өндөрч байгаа үзэгчтэй. Тоохгүй тоглолтын хамгийн сүүлийн 4 дугаар үеэрээ эргээд болцсон. Технологийн бараг цогцоорно. IT Store. Ер нь та сакс тоглодгоо. Дэжгүй би хатаа юм шүү дээ. Аралтна. Би бол энэ байгуулах ивүүд нь сакс авъя. За тэр чихөө. Хамгийн гол нь Toyota бол эцсийн мөчт найдвартай хөлөг шүү дээ. Та сонголтоо хийсэн үү? За баярлалаа дүү. Саксаа сайн тоглоорой. За баярлалаа хаа баярлалаа. Тэр монстер тэхгүй шүү дээ. Зураг авах болгосон шүү дээ. Toyota-г сонгоход топ моторсоос. Технологийн бараг цогцоорно. IT Store. Ийхүү тоглолтын 4-р үе шийдвэрлэх сүүлийн 4-р үе 10 минутын сагсан бог эхэлж байна. Онооны зэрэг улам бүр холдсоор ахаад бүр холдуулсаар хулангийн 2 оноо, хувийнх нь 17 оноо, аваргын цувралын одоо MVP илэрсэлдэх бас нэг одоо хамгийн өндөр магадaltaй юм шүү дээ. Тэгэд Ариун цэцэг хулан хоёр ихний тоглолтын дээр бол маш сайн статистикийг үзүүлж штэ тий. За техник алдааг болорж нүсэн жүжиглсэн. За сая бол яг харахгүй бас контактын дээр тэр заслан тавьж байгаа тоглогчтой мөргөлдөөл унсан байгаа харагдаж байна тий. Right. Шилэн нартай болсон. Багийн 60 танаа. Техник алдааны шийдэлтийг Bright оновчтой болгосон бол хажуугийн шугамаас 10 баг өмгийн тоглолтод оруулна. 23 онооны зөрүү. За яг ийм байдлаар 23 онооны зөрүүг ойртуулна гэдэг бол маш хэцүү байна да. Тэгээд 10 болж ойртоход өгчилсэн буцаад ингээ бүр хол салаа явцсан. Дахиад хажуугаас оруулна. Соцлог Баяр Чимэг сэргэлэн сэлгээний хоёр тоглогчийн талбай дээр ороод ирчихсэн байгаа. Алдааны асуудал харавтынхныг маш хэцүү байдалд оруулсан. Надаревич тасгалжуулагч
Өөрчлөлтийг хийгээд өөр яах ёстой юм бол доо л гэж бодож байгаа. Амазонсыг буулга аавна гэдэг тийм амар байхгүй шүү дээ мэдээж. Кейли Чон 23 тоноо. Өмнөх тоглолтын дээр тэгж их гэрэлзаагүй, гэрэлтэж амжаагүй түүний хувьд. Өнөөдөр бол ямар ч асуудал алгаа. Тэгж айхтар хүчлэг шаарлах чалга гэсэн хэдий ч ингээд урсгалаараа явж байгаа л 23 ононд маш амархан өрлөө. Bright дундаа ас үсрээ шидсэн байдгүй. Амазонсын тоглоом Чон ариун цэцэд бөмбөгийг дамжуулсан. Ариун цэцэг за Чон болор эрдэнэ тоглоом нартай болсон. Ээлжид 2 оноо болж байна. Кейли Чон үнэхээр амархан харагдуулж чадах юм аа сагсан бөмбөгийг. Сайн өвлөг байс байх шиг байлаа. Хардгүйгээр л өччих шиг боллоо. Тэгээд эрийг нь ч гэсэн гоё төгсгөлөө. Болорцгийг оруулж ирэхээр Франк Гарсиа дасгалжуулагч бэлдэж байна. Хоёр тулралтаа дараалан энэ Испани мэрэгжилтэн үндэсний дээдлигийн авраг болоо тэгээд Шигшаагийн ахлах дасгалжуулагч ингээд олон улсын төвшин өрсөлдөөд гээд түнтэй одоо юу ярих вэ те? Магадлал бол маш өндөр болчихлоо ингээд хоёр тулралтаа авраг авчих юм бол. Улирлын шилдэг дасгалжуулагчаар хоёр улирал дараалан нэрлэгдсэн. Шантаад өгсөн Барчимын тоглоом авч юу? Келли дамжуулалт болор цэцэг дээр ирлээ. Болор цэцэг замаа сайн болж байна. Дамжуулалт нарийн таслагдсан. Болор эрднийг араас нь давтлагыг дэмжиж орж ирнэ л гэж бодсон бол та болор эрдэн ч гэсэн миний буруу л гэж хэлээд дууслаа. Болор цэцгийн самбар давхар хамгаалт ирсэн. Гэхдээ ядах юмгүй гарч ирлээ. Хулан 88-60. Энэ бол аврагын цувралын чухал тоглолчууд гэсэн хэдий ч одоо ингээд 100-аас дээш оноонд хүрэх магадлал дэндүү өндөр болчлаа. Амазонсынхан довтлогоон дээр амархан байна. 10-ын хамгаалалт сул байна гэдгийг илэрхийлэл 30 онооны зөрүү энэ байдлаараа тоглолтыг эрт дуусгах боломжтой болсон. За тэгэхээр дараагийн цувралын тоглолтуудын талаар бид нэр ярих шаардлагатай болно. Одоо 10-ийн дараагийн өөр өрсөлдөгч гэж бодож суух цаг байхгүй, тийм боломж байхгүй. Зөвхөн энэ тоглолтоос тоглолтно гэж явах хэрэгтэй цаг үед ирсэн. Тэгээс аврагуудын сэтгэл зүй бас өөрөө гэдгийг те олон улсын төвшөнд өрсөлдөг том тамирчдын сэтгэл зүй өөрөө гэдгийг л харуулж байна да. Дараагийн тоглолт нь бол ард түгээс мэдээж хамгийн гол хийх зүйл бол тоглолтын эхлэл хэсэгт алдаагаа баг гаргах хэрэгтэй бол энэ бол маш хүн даалгавартай ялч одоо Амазонс эсрэг бол гэхдээ тэгжиж л ер нь ойрхон тоглох боломж нь гарч ирэх юм болов уу гэж таамаглаж байна. Сэрэлгийн дамжуул таслагдсан болор эрдэнэ болор цэцэг тоглоонд бөмбөгийн талцсан тунгалаг Саццгийн тоглоо навчтай. За ингээд 4-р үед бүр онооны зөрүү 30 болцсон байсан үед л анхныхаа довтлогоог оновчтой болгож байгаа нь энэ шүү дээ. 4 алдаатай. Келли довтлоо оновч болсон хамгаалтын самрыг Саццэг аваад бөмбөгийг урагшлууллаа. Баяр чимэг. Тэгээ энэ хамгаалтын эсрэг бүх одын тоглолтын дээр л Келли Чон яг л иймэрхүү тоглолт үзүүлж ирсэн. Тийм л хамгаалттайгаар ардын тоглолтыг үргэлжлүүлж байна да. Хувь заяатай нэгэнтэй эвлэрсэн байгаа харагдаж байна. Дахиад Кейли Чоны гарт бөмбөг байгаа. Болор эрдэнэ. За удахгүй тэгээ Франк Гарсиа дасгалжуулагч Кейли Чон болор эрдэнэ болорцыг хулан тэргүүтэй гол хариуц гээд тоглогчдоо сэлгээний санал руу суулгах чинь үстэй. Болор эрдэнэ тоглоом оновч болсон. Тунгалаг сэргэлэн сэргэлэн дамжуулсан Соццэг. За өөрөө тоглоод явсан да төгсгөл оновч хоёр туулж үүссэн тоглоом нартай болсон 2-1. Brian Kennedy авлаа. Brian Kennedy өнөөдөр 26 тооноос авсан юм байна. Келли Энэхүү тоглолтын дараагаар 20 цаг 40 минутанд өнөөдрийн оргил тоглолт бас хүснэгтийн дээгүүр бичиж байгаа хоёр багийн хоорондын өрсөлдөөн бидний хүлээж байгаа. Хасын үлгүүд хэрвээ тэд хожиж чадах юм бол хүснэгтийн 1-р байрлалд дэвших боломж байгаа. Учир нь юу гэх юм бол дээр нь бичиж байгаа Visage Knights багаас нэг тоглолт дутуу, хоорондын тоглолт үлрэлт 3
тоглоход 2-1-ээр илүүргэсэн байгаа. Тэгээд тэд хэрвээ хожигдлын харьцаа тэнцэх юм бол дээр нь бичигдэнэ. За харин Сэлэн Бодонсын хувьд дараалсан хожлуудыг байгуулсан улмаар одоо бүр ингээд хүснэгтийн 4 рүүж гарах магадлалтай ийм нөхцөл байдал дээр ирээд байгаа. Багийн бүрэлдэхүүн тоглогчид тэгээд одоо ирсэн импорт тоглогчдоос хараад авч үзэхэд ч гэсэн ер нь улирлыг тэргүүлэх хэмжээний ийм өндөр хүлээлттэйгээр эхэлсэн баг шүү дээ. Тэгээ улирлын төгсгөл хэсэг рүүгээр тэд учраа олоод дараалж хожоод ингээд явж байгаа нь бол Бодонсын хөгжим дэмжигчдэд бол маш сайн мэдээ гэж бодож байна. За харин улирал дуусахад одоо нэг багуудад 2-3 тоглолт дутуу энэ цаг үед хэн хідээр гарч аль баг хинтээ аль багтай таарах вэ гэдэг плей-оффын цовруулууд маш сонирхолтой байна. Эхний 4-өр гарах баг тодорхой биш. Араас нь 5 6 7 8-аар плей-офф шалгарах баг тодорхой биш. Доошо унах баг тодорхой биш. 9 дорох баг тодорхой биш. Яг л ийм экзэгтэй мөчтөр сонирхолтой цаг үе дээр явж байна. Хин одоо магадгүй нөгөө лигийг тэргүүлж дуусгах баг хинбэ гэхээс илүүтэйгээр хин доошо ийм лиг рүү унах вэ гэдг нь илүү сонирхолтой байна. Өчигдөр хэд Монголианс хожигдсан гэсэн ч металл харамсалтай тэр боломжоо ашиглаж чадлаггүй дагаад хожигдсан. За сая Дархан Юнайтед маш одоо чухал хожлыг байгуулсан тэгсэн. Тэгээд Дархан Юнайтед ч гэсэн улирлын ихэнх 5 дугаар байранд 4 дугаар байранд явж исэн. Гэхдээ яг ингээд урт улирал үргэлжлэх 27 тоглолт 3 тойргийн тоглолтыг авч үзэх юм бол тийм ч амар биш ээ гэдгийг хангалттай багуудын энэ одоо бүрэлдэхүүн бусад зүйлсээс харуулж байна шүү дээ. За яг одоо бидэнд харагдж байна. BCH Knights бол одоогоор нэгт явсан хэвээр ер нь улирлын туршил лигийг тэргүүллээ. Хүлгүүд нэг хэсэг дээр нь гарсан буцаад ингээд яасан. Хүлгүүд гэхдээ сүүлд 2 дараал хаваад 9 сард явж байгаа багт хожигдсон уу? Тэгсэн. Монголианс хожигдсон. Тэгээд дарханд хожигдсон шүү дээ. Тэр 8-д явж байгаа дарханд хожигдсон. Тэгсэн. Тэгээд бишрэлт металлын хувьд бол бас маш харамсалтай улирлыг үргэлжлүүлж байна. Багийн ахлагч Ууган Баярын бэртлэгэмтэл олон зүйлийн хариултыг тис өөр болгож байгаа. Маргач ч гэсэн өчигдрийн тоглолтод оролцсонгүй. Хэрвээ металл доошоо онвол яах вэ гэдэг асуултан дээр хүртэл ирээд шүү дээ. Сүүлийн 3 улирал финал тоглосон металл. Гэхдээ металлыг ийм үеийн лигт харахыг хэн ч хүсэхгүй байгаа. Гэсэн ч одоо доороос гарч ирсэн Монголианс, Ховчонхрууд, Дархан Юнайтед бусад багууд бүгд л доошоо унахыг хүсэхгүй байгаа. Сүүлийн тоглолтууд үзэж та бүхнийг огтхон ч уйдахгүй гэж бодож байна. 3 дугаар сар гараал плей-оффын цуврал эхлэн маш сонирхолтой хожигдох ирэхгүй ийм цуврал тоглолтууд биднийг бас хүлээж байгаа. Зардмаа албаа дээр орж ирсэн. Энэ үед надараа үс тасалж уулагч Челжит завсралгаа захиалаа үзэгчтэй 2-ыг 28 оноо загилж байна. Үндэсний дээд лигийн эмэгтэй лигийн 6 баг зарилцаагаар нэг 70-аас 80 тоглогчийн хувьд бүтэн улирлын туршид хүсэн хүлээсэн үйл явдал цоврал бол мэдээж энэ аврагын цоврал гэсэн хэдий ч яг бидний дэмжигчдийн хүссэн хүлээсэн өрсөлдөөнтэй тим тоглолт хараахан 2 дугаар тоглолтын дээр бол болсонгүй. Гэхдээ дараагийн тоглолтууд яг энэ үр дүнгээр ижилхэн үйл явдлаар үргэлжлэнэ гэсэн үг бол биш. Надревич тасалжуулагчаар өдөрдүүлсэн арт багийнхан арын алба тоглогчид ирэх баасан гариг хүртэл голдоо ерөөсөө ганцхан хоног амарна.
тэр хугацаанд маш их зүйлийг ярилцаж, тунгаан бодож, өөрчилж ирэх шаардлагатай боллоо. Эхний хагас 39-53 14 оноо зөрүүтэй байсан бол хоёрдугаар хагаст яаж өөрчлөгдсөн байгаа вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Илүү алхацаа. Шууд амжилтын гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж болох Unitel мөн гол ивент тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola шууд амжилтын гол ивент тэтгэгчээр шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байгаа. За өнөөдөр тэгээд та бүхэнд бид шууд 3 тоглолтыг дамжуулан хүргэх хуваартай. Харин Баасан гарагт мөн сонирхолтой 3 тоглолт болох болно. Дэм гарагт энэ 7 хоногийн сүүлийн дамжуулах тоглолтууд танд хүрнэ. Харин Ням гарагт шууд дамжуулах тоглолт байхгүй. За 2 сарын 11-нд тасгийн хөлбөмбөд баг Монгол улсыг төлөөлөн EASL буюу Зүүн Азийн аврагын супер лигт тоглох ийм хуваар байгаа. M-Bank Arena-д болно. Тэгвэл тоглолт хөлбөмбөдийг цаашаа хэсгээсээ шалгах уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх маш чухал тоглолт байх болно. Яг одоо бас та бүхэн EASL-ийн бусад тоглолтуудыг манай 2-р цугаар шууд хүлээн авч үзэх юм боломж байгаа гэдгийг дуулгая. Үндэсний дээд лигийн эргэн тойрны сонин хачин үргэлжилсэн хിവэр за эмэгтэй лиг хэдийгээр одоо энэ цуврал яваад дуусах ч гэсэн эрэгтэй лиг хамгийн оргил хэсэгтэр ирэх мөч бол ойртож байна. Гой дамжуулт байна. Тоглоогоо алдчихлаа. За талбайд солилцоо оруулаад ирсэн Амазонс багийнхан сэлгээний тоглогчид. Инглинг оруулж ирж байна. Робинсон суулсан. Сэргэлэн заслан ашиглаад явсан дамжуулалт Лодтал байгаа сэлбэрхэн байж болох тоглоомыг алдчихлаа. За тэгээд нөгөө талаас харин 10 баг Прайдыг талбай дээр байлгах байгаа нэг сонирхолтой юм аа. Бэмжав задлсан 3 онооны шидэлд оновчгүй. Камагаш үзэгч та бүхэн Монголын сагсан бөмбөгтэй холбоотой мэдээллүүдийг хүргэдэг Хүүпнэс нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг орой хүлээн авч үзэх боломжтой. За мөн тэгээд тэргүүд нэвтрүүлэг дээр Монголын сагсан бөмбөгтэй холбоотой болж байгаа үйл явдлуудыг таймлан илүү ойроос гэх юм уу да. Илүү бодиттой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. За тоглолтын сүүлийн 20 секунд. Сэргэлэнгийн гарт бөмбөг байгаа. За товч дуусах юм шиг байна. Бөмбөг барьж байгаа тусахчих юм болов гэсэн хамгаалтууд идэвхтэй ажилласан хэвээр. За барьж байгаа байна. Ингээд 102-74 28 онооны зөрүүтэйгээр цувралын 2 дахь тоглолт Надаревич тасгалжуулагчийн стресс нервийг хөдөлгөж олон сая мэдрэлийн эсийг нь өгүүлсэн ч гэсэн эцэст нь тэгээд ялагч баг нь Амазон сойлаа. Гэхдээ дараагийн тоглолт тэс өөр байгаасаа гэж бол найдаж байна. Ялангуяа үзэгч бидний хувьд өрсөлдөөн илүү өндөр халуухан хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн тийм тоглолт болоосаа гэж бол найдаж байна. Хоёр багийн тамирчдад олон зүйл бодож сатаарах хугацаа хангалттай их биш тэд. Ердөө 48 цагийн дараа буюу тэгээ Баасан гарагт цувралын ээлжид тоглолтоо хийх болно. Өнөөдрийн тоглолтын тайлбарыг та бүхэн тийхүү хүргэж дууслаа. Хэсэг хугацааны дараа талбай дээрээ сэтгүүлч оргил тоглолтын шилдэг тоглолчтой уулзуулна. 20 цаг 40 минутанд өнөөдрийн сүүлийн тоглолт Боднос хөлгүүд та бүхэн хүлээж байгаа. Баяртай үзэгчдээ.
надад зарсан чиний заяа энэ энэ чам баг ятас баруун тийгээ зүн түүнээс нүсэн гүн баруун соолдог мапол